ингээд Smart Slim аппликейшны хэрэгжилж байгаа хэрэглэгчдэд зориулаад өдрийн 1500 ккал барих хоолны илчлэгийн зэсийг та бүхэнд одоо танилцуулъя. За би ингээ өөрчлөөд юмнуудаа бэлтгэсэн байгаа. Энэ маань болохоор 200 г гурил. Нэгдүгээр гурил 100 г. Энэ хөл үрийн гурил 100 г болсон байгаа. Тэгээд энэ хоёрыг нийлүүлээд ингээд зураад бэлтгэсэн. Энэ 200 г гурил маань ерөнхийдөө нэг хавтгай бидний ярьдаг нэг хавтгай гурил орчим болох юм байна. Тэгээд ерөнхийдөө энэ илчлэг тооцоогыг эхэлж барихын тулд юуны төрөнд бол сэтгэл зүйн бэлэн байдал гэдэг бол хамгийн чухал байдаг. За энэ маань бол юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс ч ерөнхийдөө юу яадаг шүү дээ. За би өнөөдөр турлаа. Би өөрөөсөө маргаашнаас турлаа гэл. Тэгжээс маргааш нь болохоор одоо идэж байгаа хүмүүс ч юм тий. Тэгээд ерөөсөө ингээд докторг болчдөг ч хүмүүс чинь. Тэгээд энэ докторгүй байна гэж өөрөө сэтгэл зүйн байдал бэлэн биш үү гэсэн. Тийм болохоор эхэлж одоо манай аппликейшнийг авч байгаа хүмүүс маань эхний эйжент сэтгэл зүгээ бэлэн байх хэрэгтэй. За энд маань одоо яаж бэлэн байх вэ гэхээр ялангуяа одоо тийм төвчээр байхдаа одоо тийм доктортой биш хүмүүс бол ялангуяа 3-аас 4 ч юм айцгаа магадгүй бүр 7 хоног ч сэтгэл зүгээ бэлтгэж 7 хоног шаарддаг ч магадгүй. Харин одоо нэг хэлсэн үгэндээ заа хичээд яваа үний хүмүүс үүдэг. Өмнө нь бас юм нөхөө аргыг хэрэгжилж ийсэн. Тэгээд нэг хэлсэн үгэндээ их хүрдэг тийм хүмүүс бол ерөнхийдөө ганц өдөр юм ягаад дэлхий бариад эхэлж байна. Харин эргэж буцаад идэх хүмүүс маань болохоор аль болохоор сэтгэл зүгээ бэлэн байх хэрэгтэй. За тэгээд сэтгэл зүйн бэлэн байдал гэдэг маань хичээлийн хэлсэн. За эхлээд ерөнхийдөө өөрийгөө яг жин нэмсэн шалтгаанаа өөрөө их хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сэтгэл зүйн хүлээн зөвшөөрөөд тэгээ юунаас бол тархсан гэдэг шалтгаанаа бас олох хэрэгтэй. Тэгээд өөрөө яг хэдин хил хүрэх юм, хэдин килограмм хүрэх юм. Энэ маань өөрөө би одоо 10 хил хүрнэ гэл. За би 10 хил хүрнэ ч гэдэг юм тий. Энэ маань өөрөө яг цаг хугацаатай байх хэрэгтэй. Одоо би яг 6 сарын дотор 10 хил хүрнэ ч гэдэг юм уу тий. Тэгээд 6 сарын 10 би яг өдөрт яг хэдийн хилийг хаяж тэдэн 100 г-ыг хаяж гэдэг юм. Яг энэ маань бүр ингэ зоригтой бүр төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ маань ямар нэгэн тийм одоо тийм сэтгэлийн хөдөлгөөнөөр биш. Яг бодтой байх хэрэгтэй л доо. За тэгээд зорилгоо тодорхойлцоод өөрийнхөө таргалсан шалтгаан бол өөрийнхөө таргалсныгаа хүлээн зөвшөөрөх юунаас таргалснаа хүлээн зөвшөөрөөд өөрөө яаж юунаас таргалсныгаа өөрөө олж таниад тэгээд зорилгоо тодорхойлсны дараа бурхад өөрт чинь юу саад болж байна. Ямар юмнууд өөрт чинь саад болж байна гэдгийг ерөнхийдөө олох хэрэгтэй. Ер нь бол ихэнх хувь нөгөө нэг ер нь бол сэтгэл зүйтэй хэрэгтэй. Тэндээ өөрөө нөгөөдхөндөө яг бэлэн биш. Өнөөдөр ячаад маргааш нь заацаа бодож гэх юм. Энэ үнэн маань өөрөө төвчээртэй холбоотой. Төвчээр гэдэг нь маань гэсэн үг гэхээр тухайн дарамтыг хурд хугацаанд одоо урт хугацаанд даах тэр чадрыг хэлж байгаа. Төвчээр гэдэг маань. За тэгээд өөрийгөө тийм бол одоо хүн ихэд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Би одоо яг ямар хүн юм, миний давуу тал юу юм, миний сул тал юу юм. Би өөр юм дээр ерөнхийдөө ингээ алдчихсан. Урахгүй байж гэдэг юм. Тэг яагаад би ингээ турч чад бусад хүмүүс турах би яагаад яахгүй турахгүй байж гэдэг юм те. Миний нэг бол сонгоод байгаа энэ буруу байна уу? Альцгүй бол миний сэтгэл санаатай холбоотой байна уу? Яг альцгүй миний эрүүл мэндэд холбоотой байна уу гэх таньж мэдэх хэрэгтэй. За ингээд хүрлээ илчилээ. Энд нэг 10 г эсийн тас хийн. Нэг ингээд. Энэ маань өөрөө нөгөө 5 г-ийн морфины юу хэмжих гэ. За ингээд 10 г. Бүхэл гурийн гурил маань өөрөөр хэлбэл амин дэмлэг үүдэг.
буцаад юм өрлөг бодвол тэгээд ерөнхийдөө ичлэгээ тооцож турж байгаа юм чинь те турах байгаа хүмүүс маань юу яах хэрэгтэй. Өмнө нь идчихсэн юмнуудад чинь бодвол хэмжээнд бол багассан байгаа шүү дээ. Тийм болохоор аль болохоор илчлэг багтаа гэтээ шимт хижээл амин дэмлэг байдал ихтэй тийм хүнсний бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. За үүн дээр бол гурилан дээр бол жишээ нь хөл үрийн гурилуудыг сонгох. Будаан дээр хүч будаа, гурвалжин будаа гэдэг хүч будаа нөгөө гурвалжин будаа гэдгийг сонгох. Махан дээр болохоор аль болохоор одоо дахианы мах, өөх бахтай мах. Хончин юуныхэдээ бас илчлэг өндөртэй байдаг. Тэгээд гидс дотор бол бас илчлэг багтай байдаг шүү дээ. Нөгөө илчлэг багтай мөртлөө хамгийн нөгөө амин дэмлэг юунууд маань юунд байдаг. Гидсэнд байдаг. Гидс доторт байдаг. Илэг маань 130 ч гэлгээр байгаа. 100 бусдууд нь бол ерөнхийдөө дандаа 80 мэртэй байгаа 100 г. Өөр шиг нөгөө зүгээр 5 цул гэж ярьдаг. 5 цул чи өөрөө хүний бие тэгсэн. За тэгээд энэ маань өнөөдөр нөгөө идэх хоолны болохоор мөөгтэй цөөн ба. За энэ болохоор цагаан мөөгөд мөөг маань бас нөгөө юу бах та 100 г калори 46 илүү. Би нөгөө юунаас хараад бүтээгдэхүүнийхээ жагсаалтаас харж хэлнэ. За ингээд мөөг маань энэ дээр ингээд 44 ккал гэж байна 100 г мөөг. За тэгээ 100 г мөөг маань хамгийн гол идэхэд нөгөө нэг их одоо арвин юм шиг харагддаг юм. 100 г мөөг их байгаа порц ихтэй байгаа зү. За энэ маань болохоор нөгөө юу вэ? Гэт 5 цул байгаа. Бөөр вэ, зүрх вэ. Жоох илэг байгаа, уушиг вэ. За энэ маань за ингэж аа. Энэ өөрөө сав нь өөрөө нөгөө 60 идэсэн баха 61. Тэгээд энэ махан өөрөө яг 200 г баг. Энэ 100 г өөх гинэ 100 г цагаан мөг. Тэгээ 200 г 5 цул. Энийг сайхан хөшөглөөд. Тэгээ нөгөө нэг юу шүү дээ. Илчлэг хоолц харж чинь. Яг нөгөө идж байгаа хоолныхаа хүнсний нөгөө шатааж байгаа тухайн хүний шатааж байгаа энерги авч үйд яг харин зүгээс чи хайхмаар болчихаа. Тэгээд би нөгөө нэг аппликейшн дээр бичсэн маа миний турсан түүх гээд. Тэн дээр болохоор би за ерөнхийдөө юугаа жигнэ. Нөгөө шар хайрсан юмнууд маань ер нь юу байдаг шүү дээ. Илчлэг ихтэй бүсний бүтээгдэхүүн байдаг. Хоол байдаг. Энийг ингээд сайхан тараа сайхан зэгсрээд. Тэгээд энэ дээр одоо нэг ирсэн мөрлөдөө. Тэгээд сач. За ингээд юм байна. За одоо ерөнхийдөө өдрийнхөө хоолыг бид нэрсэн бэлтчихсэн шүү дээ. Өглөө орой хоолныхаа юунуудыг ерөнхийдөө бэлтсэн байна. Тэгээд энийг тавьчихсан. Харилцуулъя. За өглөө одоо заавал юм идэх ёстой. Тэгээд ер нь 3 төсөн талх маань ерөнхийдөө дунджаа 80-100 г.
болж байгаа. Зөв 3 тусам талхмаа. Энэ маань өөрөө бяцлаг бай. Маслын орныг талхан дээр бяцлаг хийж идэх нь хамаагүй эрүүл мэндэнд ашигтайгаас гадна бас дан талх хийснээс хамаагүй дээр. Тэгээд талхай дээр нь тэд нөгөө бяцлагаа аваад ерөнхийдөө яг ингээд бүх харыг ингэж юу талханыхаа юунд байхгүй болтол нь ингэж түрхэхэд ерөнхийдөө 5 г орж илээ. Ингээд бяцлага 5 г ороод за 9 чихэр маань болохоор яг энэ талхан дээрээ чихрээ яг ингэж хазгаа тавьж байгаа ингээд цацдаг шүү дээ. Яг ингэж цацаад нэг 101 г 9 чихэр орж илээ. Тэгээд энэ хоёрын нөгөө бэлтцсэн учраас нэлээд юунууд нь харалчиж бэлдээ тавьсан байсан болохоор за эндээ 3 тусам талхтай өглөө усаад за энэ маань ингээд 5 г зүгийн болоо. Энэ 5 г-ийн халбахтай. Ингээд зүгийн болоо. Ингээд өглөөний хүнс хоолны чих буюу ингээд өглөө 3 тусам талхтаа нэг юм. 3 тусам талхтаа зүгийн бололтой ус баталсан ус суугаад болж байгаа. За өдөр за өглөө энийг 8-9 цагийн үед идээд өглөө нэг 10 яг нэг өсөө тэгэхээр нэг 2-оос хүн чинь нэг 2-оос 4 цагийн хооронд байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд өглөө нэг 12 11 үед нэг ширхэг алим идээд за 11 2 цаг үед нэг үүсцээ. Энэ маань өөрөөр хэлбэл 120 г алим баг. Гэтэ голын хасаад бодох юм бол яг 100 г алим. 100 г алим ерөөдөө ингэ хатганд багтахад ийм хэмжээтэй. А энэ маань болохоор 200 г үүсцээ. Яг хэмжээ нь болохоор нэг юм шиг болж байна. За энийг өглөөний хазаа уучаад 11 12 цаг үед идээд тэгээд цөөнгаа идчихэд тэгээд орой өдөр ингээд тараг унаа. За тараг маань болохоор юм 500 г нэг илчлэг багтаа тараг юу сувлыг амтлаг тараг гэдэг илчлэг багтаа тараг байгаа. За энэ маань нөгөө аяг будата аяг гэдэг шүү дээ. Яг тийм. Энэ маань өөр яг 200 г аяг үлээ энэ хар зураасаар яг 200 г хэмжээ. Тэгээд ерөнхийдөө яг ингэж идэв хаа. Яг ингэж 9 цаг үед идээд 11 цаг үед 11 12 цаг үед нэг идээд тэгээд нэг бол нэг цаг үед мөхтэй цөөнгаа идээд нэг бол нэг цаг үед юм өөрцөөгөө идээд 3 цаг үед цөөнгаа идээд орой 6 цагаас хойш юу гэдэг юм санагдвал ганц энэ тараг маань өөрөөр бас их уяг нөгөө уяг болгодог. За тэгээд энэ маань ингээд нийлүүлээд илчлэгийн хэмжээнд 1400 77 ккал байгаа. Илчлэгийн хэмжээ 1477 ккал. Тэгээд энийг яг энэ дотор бичлэгийнхаа доор бас яг энийг яаж хөтлөх талаар бас яг бичлэгийн цуг давхар оруулаад явна. За тэгээд ерөнхийдөө ингээд энэ мэтчлэн ерөнхийдөө нэг 7-аас 10 хоногийн хоолны зэсийг ер нь оруулна гэж бодож байгаа. Тэгээд оруулж явах явцдаа бас яг турахад өөр ямар шаардлагатай ерөнхийдөө өөр хэрэгтэй одоо сэтгэл зүйн ямар хүчин зүйлүүд бас тулгарчдгийг тэр талаар бас ярилцсан. За тэгээд ичлэгээ тооцох турхын бас давуу бусад аргуудаас хамгийн давуу тал нь бол нэгт бол эрүүл аргаар турна, хоёрт нь бол зардал тахтай, гуравт нь бол энэ маань өөрийгөө ялна өөрийгөө одоо ялан дэлсүрт хамгийн том өрсөлдөгч чинь хүн өөрөө идэг гэж байгаа шүү дээ. Тэгээд юу яа. Яг энэ ишлэг тооцохыг бариад ингээд турсны дараа хүнд яг ямар мэдрэмж төрдөг гэхээр нөгөө өөрийгөө тийгээд ингээд ялаад ялцныг нэг тийм уулыг ирүүлмээр усыг нураамаарч юм шиг нэг тийм мэдрэмж төрдөг. Энэ маань бол яг тэгвэл хэн нэгний тусламжтайгаар биш яг өөрийгөө ялах замаар өөрийнхөө сул талтайгаа тэмцэх замаар юу яасан учраас
өөрхөө зорилготой хүрсэн учраас энэ маань одоо ганц турхад ч биш өөр бусад ингээд одоо амжилтанд хүрэх ч юм уу өөр бусад юм дээр ч гэсэн яг энэ арга нь өөрөө бас аюу хэрэг болдог. Одоо яг энэ аргыг ингээд сураад яг авчих юм бол тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд хоолоо яасны дараа тавган дээр тавуулж үзүүлнэ. Тэгээд утсан дээр хэрхэн яаж энийг бүртгэх талаар бас хажууд бас бичлэг оруулнаа. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. За одоо нөгөө өнөөдөр сая хийсэн дэглэмээ гар утсан дээр хэрхэн яаж хөтлсөн талаар оруулъя. За 16-ны өдөр хөтлсөн 16-ны өдрийн хоолны дэглэм. За таны өдөрт барих ёстой илчлэгийн хэмжээ 1339. Энэ өдрийн нийт калори авсан илчлэг маань 1477. Тэгээд нийт өдөр шатаасан тасгал маань 500 150. Тэгээд яг энэ маань ингээд таарсан байна. 1339 яг тогтмол барьсан байна гэсэн. За тэгээд хар талах, бяцлаг, эсэн чихэр зүгийн бол гээд өглөө эзний нийт калори маань 297. Өд дээр эзэн алин маань 110 грамм 50. За хөд дээр эзэн энэ бүхэл өөрийн гурил нэгдүгээр гурил нөгөө мөөгтэй цөв маань 983 ккал. Орой совлын тараг 124 4. Тэгээд өргөс тэмэх маань 150 грамм 22 гээд нийт хоолоор авсан илчлэг маань 1477 болсон байна. Гэтэл байр илчлэг маань 1339 байгаа. Тийм учраас одоо 150 орчим ккал шатаах хэрэгтэй болсон байна. Үүнийгээ бид 30 минут алхаснаар 30 минут хурдтай алхаснараа 150 ккал шатаана. Энэ маань ихтэй ааж жуухан алхах бол илчлэг нэг шатсан шатаадгүй. Хурдан одоо гараа айлхор хурдан хаяад хурдан хэмнэлтэд алхах 30 минут алхахад энэ калори маань зарцуу хангалттай шатаад ингээд та өдөрт барих илчлэгийнхаа хэмжээг хангалттай ирсэн байна. За баярлалаа. За ингээд хоолны мандс маань ерөөдөө өнөөдрийн хоолны төс маань бэлэн болж байна. За өглөө 3 цусны талах зүгийн балтаа уулсан байгууд дээр алим өдөр мөөгтэй цөв тас бахтай мөөгтэй цөв их үд дээр өгөрцөө орой тараг. Тэгээд энэ маань нийтдээ 1447 ккал болж байгаа. За тэгээд дараачихаа хоолны хоцс дээр та бүхэн хэрхэн яаж өсөх мэдрэмжээ хэрхэн яаж даван туулах талаар